Хайрцагт 6 улаан. За 41 дугаар бодлого шүү. Хайрцагт 6 улаан, 4 хөх бөмбөг, 2 бөмбөг таамагаар авах туршилт хийхэд ижил өнгөтэй бөмбөг гарч ирэх. За тэгэхээр манай нийт боломж маань хэд вэ гэсэн чинь 10 бөмбөг ам чинь 10-аас 2 бөмбөг гаргаад байна. За гэтэл тэр маань ижил өнгийн хэрэг. За эхлээд надаа 6 улааны 2 нь гарсан байж болно. Эсвэл 4 хөхөөс 2 нь гараад иж болно. За ингээд тус нь бодъё. Тэгэхээр C 10-аас 2 гэдэг бол 10-ийн факториалыг хуваах нь 10-аас 2-аас 8 өрчг нь 2-ийн факториал. 8 хүртэлх тооны өрч тураачаар 9-ийг өрчг нь 10 хуваах нь 2 буюу 45 янз байх нэ. За нийт боломж бол 45. За тэгвэл манай C 6-аас 2 маань хэдийн гэсэн чинь 6-гийн факториалыг хуваах нь 6-аас 2-аас 4 тэгээ 2-ийн факториал. За 4 хүртэлх тооны өрч туухаар 30-ыг 2-т байхаар 15. За 2 улааныг авах нь 15. За C 4-өөс 2 нь болохоор 6 янз. Тэгэхээр энд 21, энд 45. Тэгээд заавал бүгд хурааш тавь шүү. За 3 тураахаар энд 7, энд 15. Тэгэхээр магадлал нь 15-ны 7 юм байна. За 42 нь буудлагын 2 тамирчин бай буудаж исэн. Яг голд нь онох магадлал нь харгалзан 0.8 ба 0.9. За маань 1-р тамирчин онох магадлал 0.8, 2-р тамирчин онох магадлал 0.9. Яг голд нь хоёлоо онохгүй юм байна. Тэгвэл эсрэг үзэгдэл гэсэн юм шүү дээ. Тэгэхээр 1-р хүн маань оноог байхаар ч эсрэг үзэгдэл нь, 2-р хүн бас онохгүй юм байна. За тэгэхээр 0.8 бол эсрэг үзэгдэл нь 1-ээс 0.8 гэслээ онохгүй байх нь 0.2, 0.9 бол энэ онохгүй байх нь 0.1 буюу хоёлоо онохгүй байх магадлал нь 100-2. За эсвэл 100-2 биш энгийн батархаар тавьсан бол бүгдрийн хариуг нь 50-1 гэж авчихна. За 43. Иш навчны диаграмаар өгсөн өгдийн далайцыг олгож байна. За тэгэхээр над түлхүүр нь болохоор 2-0 гэх нь 20 гэсэн үг. Тэгэхээр эндээс энэ маань юу гэсэн үг вэ гэхээр 11. За энэ юунууд нь илүү гарсан биш. Миний яг энэ багнаа шүү. За тэгэхээр 11, 16. За 11, 11, 16. За гихэмшлээс хараад хамгийн сүүлд нь 68, 69, 60. За тэгэхээр би нөгөө багын нүртэн тавина 60, тэгээд 68, 60 гэсэхтэй. Тэгэхээр 70 зэрэг хамгийн их нь 69, хамгийн бага нь 11 юм шиг. Тэгэхээр бүгд 69-ээс 11-ийг хасахаар 58 болгоно. За хөлбөмбөгийн тэмцээнд 10 оролцсон 10 багийн оруулсан бөмбөгийг тоог нь энд хайрцагын диаграмаар ингэ үзүүлсэн байна. Тэгвэл ийм үед квартил хоорондын далайцыг болгоно. За хайрцагын диаграмаар өгцөөд энэ юу гэхээр манай энэ хоёр бол манай өгдлийн хамгийн бага тоо, 10 бол манай хамгийн их тоо. Энэ 6.5 хайрцагны яг энэ бол манай медиан байдаг тийм. Медиан нь 6.5. За хайрцагны энд байгаа энэ хэсэг бол манай доод квартил нь 3 юм байна. Энэ 9 нь болохоор дээд квартил нь. Орбол Q3 нь 9. Тэгэхээр квартил хоорондын далайц гэхээр дээд квартилаасаа доод квартилаа хасчихна. 9-өөс 3-ыг хасахаар 6. Тэгэхээр квартил хоорондын далайц нь 6 байх нэ. За 45. 1-ээс 9 хүртэл цифрыг ашиглан 5 оромтой тоо хэдийг зохиож болох вэ гэж байна. За бүгдээрээ 5 оромтой тоо зохиох гэж байгаа. За цифрүүд нь ялгаатай ижлэн гэж үгүй шүү дээ. Тэгэхээр бол бүх боломжийг олно гэсэн үг. Тэгэхээр А-гийн оронд бүгдээр 9 цифр тавьж болно. Б-гийн оронд болохоор дахиад 9 үлээ. За дараагийнх муу адилхан ингээд цифр давтагдана гэж үгүй учраас давтахгүй гэж үгүй учраас бүх боломж нь олно гэсэн үг тийм. Тэгэхээр нийт боломж нь 9-ийн 5 зэрэг гэсэн үг. За дараагийнх нь 4 шиг ялгаатай 2 номыг 3 энэ гэхдээ өгүүлбэр уурсан баха 4 шиг ялгаатай номыг 2 дугаар нь хасчих. 4 шиг ялгаатай номыг бүгд 3 цонхын тишний янзаар хийх гэж. За ингээд надаа ингээд 3 цохиож байгаа. Энд би 4 ялгаатай номыг хийх гэж байгаа. Тэгэхээр яах вэ гэж эхний ном маань энэ 3 цонхны аль нэгэнд орчуулна. 3 янз. Дараагийн ном маань дахиад энэ 3 цонхны аль нэгэнд орно. 2 дахь цонх манаас 3 янзын цонхонд орчуулна. Сүүлийн цонх манаас 3 янзын цонхонд орчуулна. Тэгэхээр нийт боломж нь 3-ийн 4 зэрэг буюу 81 янзаар хийж болно. За 47. Ээжэд 2 алим 3 лир байсан. Өдөр бүр хүүхдтэй нэг жимс өгсдөө бол хэдэн аргаар өгч болох вэ? За тэгэхээр энэ болохоор бүгдээрээ алимуд нь хоорондоо иждэг юм уу, лирүүд нь ялгаатай юм уу гэдэг хоёр асуудал гарч байгааз. За тэгэхээр би нэг 2 янзаар бодъё. За 2 алим 3 лир ихээр надаа яг алим нь хоорондоо адилхан. За
За лир нь хоорондоо адилхан ингээ 3 лир байгаа л гэж. Тэр ер нь бол үндсэндээ энэ 5 үсгийг би хичнээн янзаар яг уу дараалуулж болох байл гэсэн үг шүү дээ. Өдөр бүр нэг гэхээр 5 өдөр төгөх гээд байгаа. Тэгээ энэ 5 үсгийг хичнээн янзаар байрын сольжлох байл гэсэн үг. Тэгэхээр би нийт 5 үсэг байгаа юм чинь 5-ын факториал А үсэг 2 шиг байна те. Ил үсэг 3 шиг. За тэгээ ингээ хураахаар 4 5-ын 20. Тэгээ 2 туалаа 10 янз. За эсвэл энийг өөрөөр үгж тайлбарлаж өгөх хэрэг. За 5 өдрөөсөө би 3-ыг сонгоод аль нь 3 өдрийг сонгоод за сүүлийн 3 өдрийг сонгооч энэ лирээр өөд нөгөө хоёрт нь аль маа өгч гэсэн үг. Тэгэхээр маань яг адилхан 5-ын факториалыг байх нь 5-аас 3-ыг аслаа 2 тэгээ 3-ын факториал гээд 10 янз. За энэ болохоор би алим нь хоорондоо ажиллах лирнүүд нь хоорондоо адилхан. За гэтэл алим гэлгс алим том жижиг ч юм уу 3 лир нь хоорондоо ялгаатай бол биднэрт ер нь л 5 ийм ялгаатай жимс байгаа л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр хэрвээ ийм асуулт байвал тарган ялгаатай жимсийг 5-ын факториал янзаар буюу 120 янзаар өгч болно л гэсэн үг шүү дээ. Эхний өдөр 5 жимсийн нэгийг дараагийн өдөр үлсэн 4-өөс нь тэгээ 3-аас нь 2-оос нь хамгийн сүүлд нэг альмаа өгнө гэсэн үг тий. Нэг жимсээ өгнө гэсэн үг. За тэгэхээр энэ дээр 2 алим 3 лирийг онцгой згсэн болохоор энийг асуусан баха. За 48 сансар гэсэн үгэнд ижил үсэг зэрэгч ороогүй байхаар хичнээн янз сэтлэж болох гэж байна. За тэгэхээр нийт бүгд нь чинь 6 үсэг байна тий. За нийт боломж нь олъё. Тэгээ эндээс ис үсэг маань 2 шиг байна. Өшөө А үсэг маань 2 шиг байна. За энэ үсэг нэг шихэг, ир үсэг нэг шихэг. За өөрөөр хэлбэл энэ маань давталтай сэлгэмэл. Өөрөөр 2 ис үсэг маань байр бус бүх үсэг нь байранд ажилласнаа 2 үсэг байраа сэлэхэд бол яг адилхан л гарна шүү дээ. Тэгэхээр 2 дахин их болцсон гэсэн үг. Тийм учраас 2-ын факториал тувааж өгнө. А үсэг нь бас 2 шиг байна. За нөгөө үсгүүд нэг шиг байна тий. За одоо ингээд манай нийт боломж гана. За нэг 2 бүлэг тооны үржид хураачаар 3, 4, 5, 6 доор нь 1, 2-ийн 2 хураалаа энэ чи 2 гарна. За тэгэхээр 3-ыг үржих нь 10, үржих нь 6. Тэгэхээр манайх нийт боломж нь бол 180 янз юм байна. Тэгээ бүгдээрээ зэрж олсноо хасъя. За зэрж орсноо хасахдаа бүгдээрээ эхлээд 2А үсэг ингээ хамтдаа. Тэгээд бусад эс энэ дөрвөн тусдаа энэ хоёроо нийлээд би нэг үсэг гэж бол 2А1 дараа орох. За тэгэхээр энийг бодно гэхээр надад нийт 5 үсэг байгаа юм чинь 5 үсэг байрслах боломжтой 5-ын факториал. За энд эс үсэг л 2 шиг гэж тооцно. Нөгөө хэд нэг шиг тий. За ингээ хураахаар 3, 4, 5 буюу 12-ыг 5-аар шигээр 60 янз. За даан бүгдээрээ 2 эс үсэг ингээ хамтд нийлүүлээд нэг үсэг гэж үзчих тий. За тэгээд А, Н, Р. За яг сэнийхтэй адилхан нийт 5 үсэг гэж тооцно. А үсэг 2 шиг гэхээр 60 янз. Сүүлийнх нь бүгдээр яах юм гэсэн чинь 2 эс үсэг, 2 А үсэг маань ингээд зэрч орсон тохиолдол нь хоёуланд нь давтсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 90 буюу энэ маань 4 үсэг байраас илнгээд 4-ийн факториал гээд 24 янз байгаа. За тэгсэн чинь энэ маань энэ дотор ч орсон, энэ дотор ч орсон байгаа учраас бүгдээрээ 60 дээрээ 60-ыг нэмээд 24 хасаад өгч. Тэгэхээр чин 120-аас хаар 96 янз буюу одоо бүгдээрээ яах юм гэсэн чинь нийт нөгөө 180-аас саяныхаа давхцсан 96-аас хаар хариу 84 янз гарах нэ. За 49 тоор энэ цифруудыг ашиглаад зохиожлох бүх ялгаатай 4 оронтой тооны нийлбэрийг олгоно. За эхлээд бүгдээр нийт боломжоо олъё тий. Тэгэхээр энэ тхийн тулд манайх энэ тоон 4-өр эхлэн гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр ард нь энэ 3 сэлгэнэ л гэсэн үг. Тэгээ энэ 3 тоо байраа сэлгэм гэхээр бүгдээр ер нь шууд бичүүлэх юм байна шүү дээ. 4 0 0 эсвэл манай 4-ийн тоо маань голдоо орж болно. Гэм 3-ын янз л байх юм шүү дээ. Тэгээ энэ тоонтын нийлбэрийг олохоор энэ 3 тоо хооронд нь нэмэл ингээд хариу гарах юм байна. 50 дугаар бодлол нь болохоор 1-ээс 9 гэсэн 1 3 5 7 гэсэн сондгоо тоонуудаас уртаа хийсэн 5 хэрчмээс 5-аар 3-ыг сонгож авахд гурвалж үсэх магадлалыг олгосон. За тэгэхээр нийт боломжоо олъё. Надаа ингээд 5 тоогоо 5-аас 3-ыг сонгох боломжийн тоон 5-ын факториалыг авах нь 5-аас 3-ыг аслаа 2, тэгээ 3-ын факториал. 3 хүртэлх тооны үржид хураачаар 20-ыг 2 тухаар ингээд би 10 шиг 3-ыг сонгож авч чадах юм байна.
За гэтэр 13-д чинь гурвалжин үүсэх үү гэдгийг шалгана тий. За би 10-аа бичил та. 1 3 5-ыг авч болно. 1 3 7-ыг авч болно. 1 3 9-ыг авч болно. За дараа нь 1 5 7-ыг авч чадна. 1 5 9-ыг авч чадна. За дараа нь 1 7 9-ыг авч чадна. За одоо та 3-ыг 5 7-той. За 3 5 9-тэй. За дараагийнхаар 3 7 9 тэгээ сүлд нь 5 7 9 гээд ингээд би 10 хосыг авч чадна. За энэ дээрээс гурвалжин үсгийн бүгдээ яаж шалгах вэ гэсэн чинь гурвалжны талууд болохын тулд гурвалжны тэнцвэрч биелэх ёстой. Аль ч хоёр талынх нь нийлбэр нь 3 талаас их. BC2-ыг нэмсэн ч А-гаас их. За мөн AC2-ыг нэмсэн ч B-гээс гэсэн гурвалжны тэнцвэрч биелэх ёстой. За гэхлээр чинь 1 3 2 нийлбэр нь 5-аас бага байна биш байна. За яг тэр зарчмаар ингээд шалгаад явчвал гурвалжны хоёр талынх нь нийлбэр нь 3 талаасаа бага байгаа учраас энэ гурвалж үүсэхгүй байна. За энэ гурвалж үүсэж байна. 3 5 7 өрбөл аль ч хоёрыг нь авсан 3 талаасаа их байна тий. За энэ болохоор гурвалж үүсэхгүй байна. 3 та 2-ыг нэмэхээр 8-аас бага. За энэ болохоор болж байна. Энэ болохоор болж байна. Тэгэхээр ерөөсөө биднэрт гурвалжин болж байгаа нь 3 шиг биш. Тэгэхээр нийт боломж нь 10 бүгд 13 зохиож чадна. Гурвалжин үүсэх магадлал нь ерөөсөө 3 шиг юм байна. Тэрийг яаж шалгаад байгаа гэхээр 3 5 2-ыг нэмлээ 7-оос их, 3 7 2-ыг нэмлээ 5-аас их, 5 7 2-ыг нэмлээ 3-аас их гээд 3 тал нь гурвуулаар 3-ны тэнцвэршийг хангаж байна.